Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн өмнөх тохиолдол болон Монгол улсын хурлын дарга дандаа хүүгийн их болд улсын баг хурлын нийт 62 гишүүнд улсын баг хурлын гишүүн тэмдэг үнэмлэхийг олгосон байна. Америк нэгдсэн улсын Лас Вегас хотноо болж байгаа чөлөөт бүхий насан туршидчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бүх барилснаас 74 кг-ийн жимд Бүрэг жавын өнөр алтан медалийн төлөө барилдах бол 57 кг-д Эрдэнэтийн Бэх баяр хүрэл медаль авсан байна. Мөн хамгийн хүнд жим болох 125 кг-ийн жинд жаргал сайхны Чулуунбат Олимпийн эрхээ авч хүрэл медалийн төлөө гүржийн танхимд ялагдсан байна. Засгийн газрын харийн 11 төвд ирсэн иргэдийн гомдол санал хүчлийг тодруулбал нийтийн тээврийн шинжилэлтэй холбогджээ. Нийслэлийн тээврийн үйлчилгээнд шинжилэл хийх зорилготойгоор иргэд смарт картаар үйлчлүүлдэг болохоор болж ажил эхэлсэн. Мөн чиглэлийг өөрчилсөн, чиглэлийг богино иргэдтэй болгоно гэсэн ч зарим чиглэл бүр өмнөхөөсөө хол зам туулахар болсон талаар иргэд гомдолсон байна. Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадам анх удаага олон улсын томоохон наадмуудын нэгэн адил болж өнгөрсөн байна. Уг наадмын хөл бөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 7-наас 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм а. Нийт оролцсон тамирчдаас хурдгүйч авхаад самба багийн тоглолтын гайхамшигыг үзүүлэн эрэгтэй баг тамирчдаас шилгээр Дархан Улаан аймгийн жаргал сайхан дасгалжуулагчтай баг алтан медалаар, Чингэлтэй дүүргийн Нанжид дасгалжуулагчтай баг мөнгөн медаль, мөн Орхон аймгийн Мөнх баяр дасгалжуулагчтай баг хүрэл медаль эзэд болсон байна. Монгол улсын их хурлын дарга их болд Монгол улсад байнгын ажиллагаантай парламент байгуулагдсны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд дарлан хуралдуулах тухай 173 тоод захирамж гаргасны дагуу улсын хурлын хүндэтгэлийн хуралдаан болсон байна. Хүндэтгэлийн хуралдаанд ерөнхийлөгч оролцсон үг хэлсэн байна. Тэр үед ордонд орж ирж ажиллана гэдэг эрх ям юм байна гэж бодогдож байсан. Харин орж ирээд үүрэг хариуцлага юм байна гэдгийг ухаарч Монгол улсынхаа төлөө зүтгэх ёстой юм байна гэдгийг ойлгож байсан гэдгийг онцлсон байна.